Монгол эрчүүд эртнээсээ уул хаданд гарах анд явах зэргээр ганцаараа байж стрессээс ангиж хардаг байсан. Тэгвэл ингэж явахдаа сэтгэлийн онгойтол хашгирах нь стресс, сэтгэл гутралаас ангижрах хамгийн таатай зүйл гэж байлаа. Мөн өөрсдийн хобби, хичээллэх, спортыг олох нь чухлыг онцлоо. За эрчүүд маань яг уул хаданд яг сайхан ганцаараа яваад ингээд гарч ирээд ингээд нэг сайхан уужраад гүнзгий амьсгалаад хашгирахаараа нэг сайхан тайвширч авч стрессээсээ ангижирдаг гэдэг ийм зүйлийг ярьж байна. За зарим эрчүүд бол цахим тоглоом тоглож стрессээсээ ангижирдаг гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Тэгэнгүүт нөгөө талдаа эрчүүдийн бас ярьж байгаа зүйл нь яг ингэж бидрийг уул хаданд ганцаараа явах, за загсанд явах, PC тоглоом тоглох энэ үеийг маань бас ар гэрийнхэн маань ойлгоорой гэдэг ийм зүйлийг бид нарт бас учирлан хэлж байгаа юм аа. Ер нь одоо ингээ хошиг мөгдөр харах юм бол ингээ эрэгтэй хүн зөвхөн эрүүл зүйлээс л өөр юм алга гэдэг шиг юм болох гал юм л гэж боддог. Уулын л бол нэлээ гарна шүү. Ууланд ганцаараа гарахаараа ер нь юу юм? Ер нь орилно шүү дээ. Хоолоогоо сүйтэл бараг орилно доо. Тэгэхээр нэг гоё уужрал гоё хэлдэг шүү дээ. Зарим спорт жоо сонирхдаг. Тэгээ нэг ганц нэг зөвхөн спорт тоглох ч гэдэг юм уу. Тийм их маркер л тайлж та. Тэгж орилж ирсэн. Тий, орилж ирсэн. Тэглээ сэнг дүүрч. Тий, юус нэг ганцаар явж. Тэгээ нэг сайхан орилмоор өдөө нэг орилж ирсэн. Сэтгэл гутралыг зөвхөн ууланд алхах, байгальд гарахаар идэрчдэг зүйл хэмээн бодож болохгүй. Бүр хүндэрсэн бол тухай бүрд нь нэмжлэгээ хийлгэх шаардлагатай байдаг. Тэгвэл бид эхний ээлжид өөрийн хоббигоо ол сэтгэл гутрал стрессээсээ ангижирч чадсан загасчны замнал контент бүтээгч Рата Базаас даван туусан түүх стрессээ хэрхэн тайлдаг арга барилыг нь хуваалцлаа. Гэтэ яг дамаа ялангуяа эрчүүд маань болохоор юу гэдэг вэ гэхээр нөө ярих хэрэгцээгээ гаргах ч гэдэг юм уу. Тэр тал дээр нөө эмэгтэйчүүдийн бодол бид нар ч нэг жоох юм хомигдмал шүү дээ тий. Жоох юм дотгошоогоо байдаг ч юм уу, жоох ичдэг Монгол нэг соёл ч юм уу нэг тогтцсон нэг юм байдаг ш нийгэмд эрчүүдийг нөгөө уйлж болохгүй ч гэдэг юм уу тий. Гүндүг гэтэр гэдэг нэг юм жоохон дотгошоогоо байх одоо байлгаад байд юм шиг санагдтiin. Тэгэхээр нөгөө илүү их нөгөө одоо тэр стрессээ гаргах хэрэгцээгээ эрчүүд маань яаж тайлдаг юм бол гэж бодоод миний бодлоор ерөөхдөө Монгол хүнд зогсондоо ч тэр юм уу ер нь эрчүүд тийм шүү мэдхгүй энэ нөгөө хээр гарах те байгальд гарах энэ стресстэй орчноос холдох нь өөрөө айгүй тийм тайвширлыг олгож өөртөө бас ярилцах тэгээ магадгүй хамт явж байгаа хүнтэйгээ сайхан чөлөөтэй нээлттэй ярилцах боломж тэнд үүсдэм болов гэж боддог. Би бол өөрөө яг нөгөө аялдаг учраас надад тэр нэг сайхан байдаг та. Хэрвээ ганцаараа байх дуртай хүмүүс маань асуудлаа өөртөө ярилцах ганцаараа 50 орчинд бодох гэх мэтчлийн аргуудыг хэрэгэлдэг. Найс нөхдөөгөө маш олон зүйлүүдийг туршиж үзэх те ажил дээрээ төвлөрөх одоо спортоор хичээлэх, ууланд алхах, загсанд явах гэх мэтчлэн олоолаа байж стрессийг даван туулдаг. Сэтгэл судлаачийн хэлж буугаар эрчүүд альва зүйлийг зохистой хэмжээнд нь байлгах хэрэгтэйг анхааруулсан юм. Жишээ нь цахим тоглоомыг тодорхой цагаар тоглож хэвшихгүй бол донтолт болох эрсдэлтэйг анхааруулсан. Мөн уул хаданд гарсан ч ар гэрээ цалгардуулахгүй байхыг сануулсан юм а. Түүнчлэн уур бухимдал өөрт байгаа бүхнээ зөвөр гадагшлуулж дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн зөв сонголт гэдгийг ч хэлсэн юм а.